Бүгдээрээ сайн байцгаана уу? Цааш нь хөзрийн мэргийн бичлэгтэй тавтай морил. За хамгийн ихний сэдэв бол сэтгэл санаагаар унсан үедээ амьдралын хэцүү цаг мөчтөө юуг санах хэрэгтэй вэ? Хоёрдугаарт амьдралынхаа хамгийн оргил үедээр юуг мартахгүй байх хэрэгтэй вэ? Гуравдугаарт таны хүсэж байгаа цаг үе эрхүү мөн дээрээс нь танд илгээж буй 70 үг гэсэн сэдэвтэй хөзрийн мэргийн бичлэг эхлэхэд инхүү бэлэн боллоо. Та дээрх 3 зурагнаас хамгийн их сэтгэл татагдж байгаа нэг зургаа сонгоод өдрийн мэрэгт ороорой. За бичлэгээ зогсоож жоод 50 сонгоорой. За нэгдүгээр өдрийг сонгосон хүмүүс маань уншлагатай тавтай морил хамгийн ихний сэдэв бол хэцүү цаг үедээ ерөн сэтгэл санаагаар унсан үедээ юуг санах хэрэгтэй вэ гэсэн сэдэвтэй байгаа. За ерөөдөө картан дээр их тодорхой байна. Хэцүү цаг үед болон сэтгэл санаагаар унсан үед хамгийн гол таны одоо яг сэтгэлдээ тээж ийм шүү гэж бодож явах зүйл нь өнөөдрийн хүртэл ингээ таны амьдралд болсон бүх зүйлс өөрийн гэсэн учир шалтгаантай. Таны өнөөдрийн хүртэл туулах ёстой зүйл байгаа, хувь зээний дагуух зүйлсүүд байсан. Цаашдаа болох зүйлсүүд ч гэсэн хувь зээний дагуух гэхдээ та өөрөө бас цаашнд амьдралаа ингээд бүтээх боломж байгаа. Энэ дээр яг адилхан хүмүүр яг юм ба. Хүмүүр гаднаа хичнээн жаргалтай харагдаж байгаа ч гэсэн хүмүүр өөрийн гэсэн үүрэх зовлон бүх зүйлээ өөрөд явж идэг. Гэхдээ ихэнх хүмүүс тэрийг ингээ бусдад яриад тэр хэцүү байгаа зүйлээ ингээ заавал бусдаар аргадуулах гад ч юм ингээд байдаг. Хүмүүрийн амьдрал өөр учраас заавал бусдаас халамж авах ёстой, заавал бусад ингэх ёстой, заавал нийгэм ингэх ёстой, заавал хэнийг намайг хайрлах ёстой. Эсвэл заавал ямар нэгэн хүн ирээд намайг ингэх ёстой гэсэн тэр үзэл бодлоо хаяад өөртөө 100% эзэн байж чадах ёстой гэсэн тэр одоо зүйлийг та ингээд хэцүү цаг үедээ маш сайн бодох хэрэгтэй гэсэн. Тэгэж чадвал та ингээд тэр ангалт ингээд унахгүйгээр бүр илүү доош унахгүйгээр маш одоо ухаалгаар зөв байдлаар тэрнээсээ хурдан гарч чадна гэсэн. Тэгхгүйгээр ингээд хэцүү юм болохоор л ингээд намайг яагаад ингэж байгаа би яасан ч гэдэг юм гомдлол эсвэл ингээл бусдаас хайр аламж нэхэл хүсэл эсвэл бусдад тусаа эргүүлж бодоод ч юм уу эдгээр бүх зүйл таныг улам хүчгүй сул дорой нэгэн болгож таны амжилтаас таны ирээдүйд хийх ёстой байсан тэр гой сайхан зүйлээс таныг хоош нь татдаг. Дээрэс нь эн чинь ингээд хэцүү цаг үедээ та ингээл л эн чинь зуршил болоод яг таны ясмагтсан чинь одоо шингэтэл юм тийм бүр ингээд юм та өөрөө ч удирдах чадахгүй мэдрэмж болоод хуурчдаг. Хэцүү юм болохоор л яг тэр мэдрэмжүүд чинь гарч ирдэг. Тэгэхээр сэтгэл зүйн хүчтэй байх, хэцүү зүйлээр ингээд давж чадах, өөрийн гэсэн одоо буур суурьтай байх, ганцаараа ч гэсэн ингээд урагшаа зүтгэдэг байх, амьдралын гой сайхныг мэдэрдэг байх, тэрнийхэн төлөө хичээдэг байх гэсэн тэр одоо бүр дааврууд нь хүртэл ингээд дотроос ингээд алга болоод ирж идэг. Тэгэхээр хүний даалт хумсар гэдэг зүйл бидний даавар болоод бүх зүйлийг өөрчлөх хүчин чадалтай юм байж идэг. Бидний хувь зай хүртэл өөрчлөлтөг буюу нэгсэндээ арга тал болон мэлэг чанарыг хоёуланг нь өөрчлөх хувьсгах хүчтэй зүйлийг даалт хумсар гэдэг. Тэгэхээр даалт хумсарт юмыг нэг удаа хийсэн л орохгүй их олон дахин давтагдсан буюу бидний одоо хэлж заншснаар зуршил болсон зүйл бол даалт хумсарт ордог байна. Тэгэхээр таны хувьд болохоор юуг зуршил болох хэрэгтэй вэ гэхээр хүн болгоны амьдралд асуудал байгаа. Тэгэхээр би хин нэгэн төг болж болохгүй, хин нэгний амьдрал боломжтой сайхан байна гэж одоо өнгөцгөнд үнээд эсвэл үнэхээр боломжтой сайхан байна гэд тэр хүн намайг туслах хэсгүй надад туслах хэсгүй тэр хүн намайг одоо юу гэдгийг хайрлах хэсгүй гэдгийг маш сайн ойлгоод би даасан сэтгэл зүйтэй байх хэрэгтэй шүү. Бусдад гомдож тонирхож бусдаас хайр нэхэх ямар ч хэрэггүй, ямар шаардлагагүй гэдгийг та ойлгох хэрэгтэй байна гэсэн. За хоёрдугаар сэдэв бол эсрэгээрээ та амьдралынхаа оргил цаг үе дээр юуг мартахгүй байх хэрэгтэй вэ гэд мэдээж хэрэг нөгөө нэг хүн чанар гэдэг зүйл. Энийг бол огт мартахгүй байх хэрэгтэй буюу одоо ингээд энэ даган хүмүүс энэ группийг сонгосон хүмүүс шүү. Ихэвчлэн одоо би өөрөө ингээ хүн чанартай хүн гэж боддог хэрнээсээ ер нь жоох амиу авчиж гэд байдаг. Одоо жишээлбэл яг амжилттай гоёгаа дээр ерөөдөө өөртөө анхаарал хандуулах нь 90-с бусдад анхаарал хандуулах нь 1% ч юм уу. Тийм байх гэдэг. Эсвэргээр хамгийн сонирхолтой нь заяа. Хэцүү байгаа үедээ бусад ч гэсэн одоо ийм байсан байх та ч гэдэг юм уу. Тэгснэ хэцүү байгаа дээрээ улам ингээ бусдад туслаад ингээ өөрийгөө ингээ хоослох гэдэг. Тэгээд уг нь олвол штэ тийм бид нар өөрөө амжилттай ингээд болж байгаа бүтэж байгаа үедээ
өөрийнхөө савнаас те ингэж чинь нэгсэндээ таны сав дүүрсэн байгаа уу яахгүй юу? Дүүрсэн байгаа үсээ тэр дүүрсэн дээдлийн хэсгээс ч юм уу эсвэл тэр халиад байгаа хэсгээсээ бусдад өгч туслах нь бидний одоо энэ чухал хүн чанарлаг зүйл байгаа. Өөрөө ингэж хэцүү байгаа цаг үе дээрээ бусдад туслахаас илүү тэр үе дээрээ өөрийгөө зөв авч гарах. Дээрэс нь заавал нөгөө эд материаллык зүйл бол тос биш гэдгийг ойлгох. Сэтгэл зүйн байдлаар хүн туслах, урам, үг, сэтгэл зүйн байдал, хайр, халамж ингэ бүх зүйл ордог. Энийг маш сайн харах хэрэгтэй. Тэгэхээр өөрөө хайраар дүүрээгүй хүн, өөрөө сэтгэл санааны тэнцвэргүй хүн хизээж хүнд сэтгэл санааны тэнцвэр хүч өгөөд хайр өгч чадахгүй. Өгсөн ч гэсэн буцаад өөрөө хамаг байсан шавчдаг учраас өөрөө бүр ингээд улам хэцүүдээ тэгээд та өөрөө тэгж бодог байсан ч гэсэн бусдаас ингээ хариу нэхэд хараад ийм байдаг болчдөг гэсэн үг юм. Дутуугийн комплексыг өөртөө бүр улам суулгаад байдаг болчдөг гэсэн үг. Зөв зүгээр байгаа амиг өөртөө суулгаад байдаг гэсэн. Тэгэхээр яах хэрэгтэй? Та амжилттай байгаа үедээ бусдад туслах хэрэгтэй. Бүх зүйлээр. Бусдад туслах нь эд материал мөнгө төгрөгийн үед байж болно, сэтгэл санааны үед байж болно, бие махбодын үед байж болно. Хамгийн гол нь бид нар заавал эргэн тойрныхоо л зөвхөн идүүнд гэсэн үг шүү дээ. Зүгээр л амьдралдаа таарж байгаа ингээд тайлтгаан уулцсан тэр хүмүүстэй ядж жаргал хайрыг өгнө гэдэг чинь хамгийн чухал байхгүй юу? Жишээлбэл та нэг одоо юу гэдгийг таксийн цуулаа гэж бодъё. Тэр таксиныхаа хүндээ тэр үний ярьж байгаа зүйл одоо тэр машиныхаа байдлын ч юм уу ингээд ерөн юмнуудыг ажиглаад хамгийн их таалагдсан хамгийн гой зүйлийг тэр хүн тултал нь гой ингээд хилээд гарна гэдэг л бид нар бусдад тусалж байгаа, бусдыг хайрлаж байгаа, халамжилж байгаа нэг хэлбэр. Тэр хүн магадгүй өнөөдрийг хүртэл тэр үгийг хинээс сонсог байж болно. Хэцүү өдрнөөс нь байж болно те. Тэр хүн тухайд танд баярлалаа ч юм уу тэгж хэлээгүй байж болно. Гэхдээ магадгүй өдөржингөө мартахгүй байх, эрч хүчтэй байх тэр гоё боломжийг нь тавж байгаа байхгүй. Тэгэхээр эргэн тойрондоо бид нар нөгөө сөрөг ямиг тархаагаал нэг стрессчгээрээ ингээл стрессэд тархаагаал жоохон зүгэлтлэг авчвал тэрийг ингээл тултлан хүний мууг үзэх юм шиг яваал тийм ийм ухаа хүний мууг үзэх чам тийм буруу үеийн үр тарсан амьдралаар бидний амьдраараа л хийжлэх гээд байгаа юм. Энэ маш чухал. Хүний бүр мууг нь үзчихээ тэ чи одоо хийн би хийн гэл нэг юм амар юм бүр нэг хитрхи дутуугийн комплекс. Энэ бол ямар ч юм хайр мэдрээгүй аз жаргал сайхан зүйлсийг мэдэрч чадаагүй хүний шинж ангидал дээр хайр аз жаргал гэдэг зүйл хаана байгаа бусдаас хор байгаад байгаа мó үгүй бидний дотор байгаа гэсэн. Тэгэхээр бид нар өөрийнхөө доторхыг дүүргээд дараа нь бусдад өгөөд тэр гоёг мэдэрсэн дахиад өөрийгөө дүүргээд бусдад өгөөд иймэрхүү байдлаар явах нь нийгмийн хамгийн гоё зөв тэр тогтолцоо системийг үүсгэж идэг гэсэн. За тэгээд 3 дугаар сэдв рүү оръё. За таны хүсэж байгаа цаг үе ирэх үү гэсэн сэдв. За энэ нь хувь хүн дээр дөрвөлсөн сэдв байгаа. Одоо нийгмийн жишээлбэл цаг үе өөрчлөгдөхөө одоо таны бодож байгаа шиг те ингээд нийгмийн юм үе болоод ирэх үү гэдэг сэдв биш гэсэн. За жишээлбэл бидний амьдралдаа өөрсдөө гэсэн нэг хүсдэг мөрөөддөг цаг үетэй байгаа шүү дээ. За ийм цаг үе ирээд ийм үе дээр би нэг ингэж амьдраад би нэг ийм юм хийгээд те миний эргэн тойрондох ийм байгаад гэх мэтчлээ одоо бид нар тийм батсан тэр өөрийн энэ амьдралын хамгийн сайхан цаг үе гэдэг штэ. Тэр цаг үеийг хэлж байгаа шүү. За энэ цаг үе яг ирэх үү гэд энэ дэр ерөөдөө картн дээр яг тийм гэхээс илүүтэйгээр баг зэрэг өөрчлөлттэй ирнэ. Одоо нэгсэндээ хорвоо ертөнцид танд яг таны бодож байгаа бол яг 100% таны яг хүртэх ёстой зүйл биш ээ гэдэг мессеж дээр чинь энэ нь муугар ерөөсөө биш. Та заримдаа хүртэх ёстойгоос илүү хүртэх хэрэгтэй байдаг. Заримдаа бид нар бас одоо юу гэдгийг нэгснээ давс хужрын тааруулсан яг тийм байдлаар таны амьдралын хамгийн цохимжтойгоор зарим таны хүссэн шиг байгаагүй ч гэсэн танд одоо амьдралын өөр нэг хараагүй өнцөг амьдралд мэдрээгүй тэр сайхан зүйлсийг оруулж ирнэ. Зарим нь таны яг хүсэж исэн шиг зүйлсүүд орж ирэх буюу яг ингээд тэ оршихуй ертөнцөөс танд бэлдсэн бэлэг та өөрийнхөө хүсэж исэн тэр зүйл хоёр нийцсэн байдлаар танд бол заавал ирнэ гэдгийг мессеж картн дээр ирж байна. Тэгэхээр 100% яг таны одоо бодсон шиг биш ч гэсэн хамгийн одоо төгс тохиромжтой байдлаар танд заавал ирнэ гэсэн юм гоётой байна. За танд ирсэн 7 үг. За ихэд ийм үгнүүд байна. Итгэлтэй, бат бөх, найдвартай, ирээдүй, аз жаргал, баялаг, гомдол гэсэн ийм үгнүүд байна.
За энэ үнүүд нь ерөөхдөө бол яг таны одоогийн цаг мөчөд илүү зохимжтой буюу таны энергид нийцсэн үнүүдээ гэсэн. За тэгээд энэ үрээд хөзрийн мэргийн бичлэг дуусж гин. За тэгээд нэмэлтээр хэлэхэд сар бүрийн шиний 15-ны өдөр бид нар хамтдаа одоо сарны домыг хийдэг. За энэ дээр бол одоо бид нар бяцлаглаас эхлүүлээд маш олон гоё зүйлсийг хийдэг. Ерөөхдөө маш энгийнээр ойлгол бид нар өөрөө өөрсдөө говьхон өөрийнхөө гэр болон гэр бүлийнхаа өөрийнхөө эрчим энергийг ингээд гоё засаж байгаа хүн болгон хийх боломжтой ямар нэг юм шашны бус зүгээр л юм гоё. Тэгээ энергийн хуулийг ашигласан ийм гоё үйлийг хийдэг байгаа. За тэгээд бид нар ааштай те ингээд өдөр болгон өөрийгөө ингээд гэр орноо цэвэрлээд өөрийгөө цэвэрлээд яг ингэж бид нар гоё байдагтай адилхан энерги ч гэсэн яг тогтонгод цэвэрлж явах хэрэгтэй байдаг. Тэгэхгүй болохоор энерги бохирдоод ингээд бохирсныг ч мэдэхгүй дээрэс нь ингээд бүр гэмтснийг ч мэдэхгүй явснаас үүдэж бүр аргын амьдрал руу ингээд ортол бие өвдөдлөө амьдралд гинтийн осол аваар эсвэл асуудлууд ингээд маш ихээр гараад эсвэл одоо юу гэдэг энерги бохирснаас үүдээд гадны одоо янз бүрийн хийл ам тасрахгүй эсвэл цагдаа сэргийлэх хэмлэгээр тасрахгүй байх хүмүүсийн одоо тийм хэрүүл маргаан тасрахгүй байх гэдэг эсвэл мөнгө төрний асуудал байнга гарах гэх мэтчлээ ингээд нөгөө арган амьдрал руу нөлөөлж эхэлж идэг. Эхлээд хүний ерөөдөө энерги гэмтдэг дараа нь одоо ерөөдөө бие махбод болоод аргын талын асуудлууд гарч ирдэг гэж үздэг. Энерги болохоор бидний ерөөдөө бамбай байдаг байна шүү дээ. Тэгэхээр бамбай хэр чинээ сайн байна төдий чинээ бидний одоо бусад зүйлүүд ингээд хамгаалттай байж идэг. За тэгэхээр та хэд маань сарны домд заавал ороод үзээрэй. За пэйж хуудаснаас үзэж байгаа хүмүүс маань шууд коммент хэсэгт 222 гэж бичвэл та бүхэнд маань мэдээлэл очноо хэрхэн оролцох талаар. За хэрвээ та бүхэн YouTube хаягаас үзэж байвал дотоод оршин гамшиг пэйж хуудас руу ороод ямар ч постныхон коммент хэсэгт 222 гэж бичээд мэдээлэл авах бүрэн дүрэн боломжтой. За тэгэхээр сар болгон та хэд маань энийг гоё бүр ингээд хөвшмөл хэм маяг болгоод энерги тэр тухайн сарын бүх цугларсан байгаа тэр сөрөг энергиудыг гоё засаад мөн бусад машуулан гоё үйл ажиллагаанууд болдог. Тэгээ энэ дээр гоё хамрагдах боломжтой. За онлайнаар болдог учраас та хэд маань бас нөхөж үзэж болно. Мөн хол байгаа хүмүүс үзэх боломжтой. Маш гоё өндөр энергитэй гоё үйл болдог байгаа. Тэгээ дээрэс нь манайхаа дотоод оршин гамшиг маань 100 гаруй хоногийн онлайн анги нээсэн байгаа. Тэр анги маань болохоор 15 мянган төгрөгийн төлбөртэй 100 гаруй төрлийн дом заслуудыг хийж сурахаас гадна хүзрийн мэрэг хийж сурна. За дээрэс нь тань тохирсон хүзрийн мэрэгүүд орох бүр үнэхээр супер анги нэгдсэн байгаа. Тэр ердөө 15 мянган төгрөг. Энэ ангийн талаар та хэд маань бас коммент хэсэгт 651 гэж бич одоо дотоод оршин гамшиг пэйж хуудасныхаа ямар ч постны коммент хэсэгт бичээд автомат хариулагчаас мэдээлэл авах бүрэн дүрэн боломжтой шүү. За ингээд өдрийн мэргийг хүрээд дууслаа. Хамтдаа тандартай баярлалаа. Хамгийн сайхан бүхнийг хүсье. Коммент хэсэгт миний итгэл сэтгэл амьдралын энергийн бүх төвшин хамгийн өндөр дээд эцэгтэй наа гэж гоё батламжийг хүчээрээ ингээд 2 дугаар үзрийг сонгосон хүмүүсийн мэрэглээ хамтдаа харцгаая. 2 дугаар үзрийг сонгосон хүмүүс минь уншлагатай тавтаймаа яриад за хамгийн ихний сэдв болвол та одоо яг хүнд хэцүү үедээ тийм ээ сэтгэлээр унсан үедээ одоо яг юуг мартахгүй байх хэрэгтэй вэ? Юуг санаж явбал зүгээр вэ гэсэн сэдв байгаа. За таних дээр бол яг одоо үзэл бодол тийм нас илүүтэйгээр хамгийн чухал бол хүмүүс буюу хүмүүсийн одоо эргэн тойронд байгаа хүмүүстэй нэж болно амьдралтай нь орж гарсан хүмүүс байж болно. Ер нь хүнтэй холбоотой карт гарч байна. За илүү нарийн ерөөдөө харвал таны амьдралд магадгүй яг таны гомдоожсэн ч юм уу эсвэл танд ингээд онцгой мэдрэмж өгч ирсэн хүмүүс бол баггүй вэ тийм байна. Гэхдээ энэ хүмүүс яг энэ мэдрэмж, энэ зүйлийг танд одоо мэдрүүлснээр хүснээр таны амьдралд маш олон зүйлийг ойлгуулж ухааруулах гэж ирсэн энэ хүний амьдралын бас нэг хэсэг даалгавар гэсэн. Бүгдөө л хувь зээнийхэн дагуу явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зүйл болох ёстой байсан учраас л болж байгаа. Тэгэхээр энийг зүгээр ингээд байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд байгаагаар нь хүлээж аваад тэгээд ойлгох зүйлээ ойлгож уучлах зүйлээ уучлах хэрэгтэй. Уучлах гэдэг өөрөө бас маш том чадвар, маш том зүйл.
уучлж байгаа нь тэр хүндээ одоо юу гэдгийг ашигтай зөв хэрэгтэй юм гэхээс илүү танд өөртөө хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй гэсэн үг. Та бусдыг уучлснаар та ингээд маш том ачаанаас нэгийг одоо авч хайдаг байхгүй. Бид нар өөрсдөө яг сонгоно гэж бодоод үзвэл тэр олон ингээд тэр хайлсууд бидний одоо хэцүү зүйлс бусдад гомдод сансан юм байгаа гэж бодъё. Бусдад уурлсан те. Тэгвэл яг одоо бид нар тийм их ачаа, тийм олон зүйлийг үүрээд хөнгөн шингэн ингээ гоё явах боломжтой байтал маш их зүйлийг үүрээ явахаар бид нар хүссэн газраа хол очихыг хүсэж байгаа эсвэл зорьсон газраа очиж чадахгүй маш хурдан ядран зовно, өвдөн ер нь танд өөрт чинь л хэрэггүй гэсэн. Тэрнтэй бидний сэтгэл ягт нэг адилхан байхгүй юу? Ягт нэг адилхан. Бид нар бусдад гомдоо санаж хорсож те ингээл сайн мөн ингэх тусам л бид нар өөрсдөө л зовж идэг. Тэр хүмүүс зовдгоо гэсэн. Тэгэхээр нэгсэндээ хэцүү цаг үедээ юуг санах хэрэгтэй гэхээр энэ одоо хэрэв би ингээл те эргэн тойронд юм уу хүмүүнд ингээд гомдоо санаал эсвэл ингээ уурлаж бухимдал ингээд тэгэл энэ надад хэрэггүй юм байна. Би өөрийгөө хамгийн түрүүнд хайрлах хэрэгтэй байна. Үнэхээр намайг хайрлах хүн байхгүй болвол би өөрийгөө хайрлах хэрэгтэй байна гэдэг зүйлийг та хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй гэсэн. Яагаад би өөрийгөө хайрлаж болохгүй гэж те та өөрийгөө л хайрлахад хамгийн гол суурь үндэс мөн чанар оршоод байгаа гэсэн. Бусдаас хайр хүсээд, бусдаас халамж хүсээд тэрэггүй. Та өөрийгөө хайрлаад та өөрийгөө нэг тавьж сурах хэрэгтэй. А нэгэнт өнгөлөгдсөн, нэгэнт гоё болцсон тэ өөрийгөө хайрласаар байгаа нь ингээд үнцэн чинь ингээд бүр очир алмаз шиг ингээд гэлэлцаад ингэсэн үед хүссэн хүсээгүй бүх хүн таныг хөндлөж хайрлана. А тэр үед та зөвхөн бусдаас хайрыг мэдрээд байдаг одоо жаахан хөхд биш хаа болцсон байна гэсэн үг. Хин нэгэн таны эргэн тойронд байсан ч байгаагүй ч та өөрийгөө хангалттай хайрлцдаг ямар ч үед та өөрийнхөө хажууд байдаг, өөрхөн дотор байдаг, өөрхөн бүх зүйлээ чаддаг тийм одоо бат бүх тэнцвэртэй гой сэтгэл зүг та өөртөө бий болгож чадна гэсэн. За хоёрдугаар сэдэв болвол за яг эсэргээрээ одоо тийм амжилттай гой сайхан байгаа үе дээрээ мартаж болохгүй зүйл юу вэ гэж байгаа. За таны картан дээр бол байгалийн карт ер нь их гарсан байна. Амжилттай байгаа үед та магадгүй маш хөдөлмөрлөөд ч юм уу те маш хичээл зүтгэл гаргаад ингэсэн байж магадгүй бас л нөгөө өөрийгөө хайрлах мартаж болохгүй. Ялангуяа байгальд ихсэн ангарч байгальтай ойр байх хэрэгтэй гэж ийм юм байна. Одоо ойлгомжтой чинь таны одоо биштэй амжилттай ч юм уу гой сайхан байгаа үед та жоох ид материаллык тал руугаа нэлээд гүнзгий орчих гээд идэм байна. Тэгэхээр нөгөө байгальтайгаа ойр байх, байгальтай байх, энгийн байх, эгэл байх гэдэг тэр зүйлүүдийг жоохон алдах гэдэг тийм шинж чанартай. Түүнээс одоо юу гэдэг хувь хүний одоо зан чанар нөөцлөгдөө бол бусадтай өөр харьцаад ч юм тийм одоо зүйлэр нь бол барыг байхгүй. Гэхдээ эсэргээрээ нэг жоохон материаллык зүйл рүү илүү ингээд авчих гад ч юм материаллык зүйлд илүү дандчихгоо ингээд хандлагатай. Тэгээд илүү байгальтайгаа ойр байж илүү энгийн эгэл гэдэг зүйлээ бас алдаж болохгүй. Хэдий бид нар одоо хүчрэх сэтгэл зүйтэй одоо тийм маш юм юу гэдэг потенциалтай өөрийгөө өдөр болгон хөгжүүлээл ч юм уу те мундаг супер байж болно. Хамгийн гол нь тэр бүх зүйл хитрхи материаллык болгоод материаллык зүйлийг одоо үнц нь материаллык зүйлийг бүх юм гэж одоо харж болохгүй шүү гэдгийг дээр л анхааруулга ирж ийн гэсэн. Материаллык зүйлхээс илүү нөгөө нэг эрүүл байх, байгальтайгаа ойр байх, эко байх, тэ хүн чанартай байх гэдэг тэр нарийн зүйлүүдээ мартахгүйгээр урагшлах хэрэгтэй. За тэгээд нэг сонирхолтой үзэр гарсан одоо нөхөнд их автагдчихдаг гэнэ. Ер нь одоо энэ хоёрдугаар картыг сонгосон хүмүүс хүний өгөөнд их амархан хүртдэг. Хүний одоо ер нь юм би ялгаас салгачтай болохонтой гэж боддог. Тэрнээсээ хүний хатгалганд амархан хүртчихдэг. Энэ нь их өрөвч цайлган бусдыг ингээд ойлгочих юмсан гэдэг одоо сэтгэлтэй нэг холбоотой. Тийм учраас таныг одоо тий ингээд амжилттай гоё үед чинь ер нь бол та яг тийм үедээ хүний хатгалганд их амархан орчих гээд идэг учраас тэр хүмүүсийнхаа үгээр ингээд явж байгаад санаатай болон санамсргүй байдлаар маш олон хүмүүсийг гомдоочих гээд идэг талтай. Тэгэхээр энэ дээр бас нарийн нухацтай хагаад хиний үг юу лээ хин
бүх цаг үед миний ээжүүд байдаг үлээ, яадаг үлээ гэд ингээд маш нарийн бодох хэрэгтэй. Тэгэхээр одоо өрөвш цайлган одоо зөв сэтгэлийг бас ингээд хүнийг танихт хитрхи ингэж гаргаж болохгүй. Хүнийг танихад хүн илүү нөгөө тархиныхаа мөн чанараар илүү нөгөө нухацтай байдлаараа хандвал зүгээр байдаг. За тэглээгээд хүн болгоно нэг л одоо тий сэжиглэлийн юм бахаа тэр тийм бахаа гэдэг өөрийгөө ядраасан биш. Ерөнхийдөө хүн өөрийнхөө дотроос сэтгэлийг олоод авчвал яг өөрийн дотроос одоо итгэлийг олоод авсан хүний нүд нэгтчдэг учраас алсын хараа тэр зүүн нэгтчдэг учраас хүнийг ер нь бол танихад илүү амар болдог. Өөрийгөө олохгүй өөрөөсөө холдогдсон бид нар бусдыг танихад хүртэл улам холддог юм учиртай байдэн шүү. За 3 дугаар сэдвээр оръё. За таны хүсэж байгаа цаг хугацаа ирэх үү, цаг үе ирэх үү гэсэн сэдв байна. За энэ нь болохоор одоо гэдгийг таны хүсэж байгаа нийгмийн цаг үе гэхээс илүү таны амьдралын цаг үе. Одоо хүн болгоны дотор нэг юм боддог үе гэдэг штеп. За би яг нэг ийм амьдралаа нэг ийм үе дээрээ тэ нэг ингэж амьдраа. За гаднаасаа нэг ийм боловсрал талаасаа ийм гоо үзэмж талаасаа ийм амьдралд эзлэх байр суурь нэм гэх мэтчлэн одоо тэр талаасаа гэсэн. За таних дээр бол 100% тийм гэж гарч байна. Зарим нь л ихэнхдээ зарим хүмүүсийнх одоо яг арай өөр туршлагууд ирэх гэдэг ч юм уу яг 100% хүний төсөөлснөр хүний хувь зайныг тийм зүйл болно гэж байдаггүй. Хөвчлэн дандаа яг өөртөө зөв хэрэгтэй арай өөр хүсэл зорилго ч юм уу арай өөр амьдралын тэр гоё сайхан зүйлсүүд ирдэг болвол таних дээр 100% тийм гэж байна. Тэгэхээр таны яг бодож байгаа зүйл чинь таны амьдралд заавал ирнэ. Энэ нь бас өөрөө таны нөгөө бодлоороо аливаа зүйлийг хүлээж авах татах тэдгээр зүйлстэй маш холбоотой байд юм байна. Бодлын хувьд илүү хүчтэй төрлийн хүмүүс гэсэн. Бодол сэтгэл зүйн хувьд маш хүчтэй. Одоо аливаа зүйлийг өөртөө маш хурдан татдаг, маш хүчрхэг одоо тийм энергитэй ийм төрлийн хүмүүс байгаад байна гэсэн. За тэгээд танд ирсэн 7 үг гэдэг. За энэ болохоор одоо яг таны одоогийн байдал болон магадгүй танд яг хэрэгтэй өгнүүд орших ертөнцөөс танд илгээсэн байх боломжтой. За эхний үг нь болохоор амтан, байгаль, орчин, эд хөрөнгө, хайр, боловсрал, эрүүл мэнд гэсэн ийм 7 түлхүүр өгнүүд буусан байна. За тэгээд яг нэг хүзрээ үрж яхад нэг хүзрээ илүү бууцсан. Энэ дэр бас ерөөдөө нэгэн тайлбар хийчихье гэж бодож байна. Яг анхаарал гэх юм уу одоо тиймэрхүү маягийн хүзэр шиг надад санагдсан. Ямар ч тач ойрын одоо эх 7 хооны өдрүүдэд танд ажлын санал ч юм уу эсвэл одоо бизнесийн тийм уулзалт болж магадгүй. Тэрэн дээр эхний боломжийг ингээд шууд татах гэдэг хэрэггүй. Танд илүү боломж, илүү одоо санал гарч ирэх магадлал маш өндөртэй. Ер нь бол суралцах буюу одоо тийм цаг хугацаа гэж гарч ийн. Эхлээд та жоохон суралцах хэрэгтэй, ойлгох зүйлээ ойлгох хэрэгтэй. Хэрвээ та шууд одоо юу гэдгийг ирж байгаа зүйлийг ингээ хүлээн зөвшөөрчвөл одоо тийм холын урт хугацааны зүйл бол биш байна. Тэгэхээр илүү урт хугацааны зүйлийг хийх гэж байгаа жоохон ингээ төвлөрөөд суралцах зүйлээ суралцаад тэгээд хийвэл илүү зүгээр дараагийн боломжинд одоо нээлттэй байгаарай л гэсэн үг. Эхнийх дээр бол нэг тиймч яруу санд руу байх шаардлагагүй шүү. Тэгэхээр бусдын үгэнд бас тэрхий битээ автаарай гэсэн юм сануулга ирж байна. Тэгээд энэ картыг сонгосон хүмүүсийн хувьд бол ер нь маш гоё хүчтэй нэрхтэй гоё одоо өөрхөн үзэл бодол амьдралын байр суурьндаа ихтгэл өнөмшлтэй их одоо өндөр гоё эрчимтэй хүмүүс байна. За тэгээд 2 дугаар үзрээ сонгосон хүмүүсийн мэргийг хүрээд дүүрж гин. За тэгээд та нартаа бас хэлэхэд одоо шиний 15-ны өдөр болгон манай дотоод ашин гайхамшиг төв маань сарны дом хийдэг. Ер нь нэштэй сар болгоны заяа. Одоо нийт 30 хоногийн тэг зарим дижрээ сард 29-с 31 хоног. За энэ бүх өдрүүдээс хамгийн хүчтэй нэрийн болттой өдөр бол шиний 15 буюу бүтэн сартай өдөр байдаг. За энэ өдөр одоо оршихуй ертөнц дээдийн дээд бүх тэр портал хаалгууд нэгддэг. Одоо буюу ингээд энэ оршихуй ертөнц хамгийн дээд бүхэн одоо нээлттэй өдөр байдаг. Тэгэхээр энэ өдөр бид нар одоо өөрсөндөө хэрэгтэй
зүйлсүүдийг хийх маш хэрэгтэй. Тэгээ ялангуяа энергийн цэвэрлэгээ, энергийн заслууд тэ одоо тэртэй холбогдлоо бүх томцлоо өөртөө хэрэгтэй бэлэг чанарын бүх үйлүүдийг хийхэд тохиромжтой байдаг. Ингийн үед хийснээс 9100 дахин илүү байдаг буюу бүх оршин ертөнц одоо чихээ дэлгээд гэдэг шиг гараа сунгаад ингээ бүгдийг одоо ингээд сонсоод хамгийн ойр байдаг ийм өдөр байдаг. Тэгэхээр энэ өдрийг зүгээр өнгөрүүлж явах юм болтгүй. Захаа болдгүй ч яхаа ер нь бол дими харин ингээд алддаг. Эсвэргээрээ ингээд жоохон сөрөг онцгойгоо дээл тэрнээс жоохон үржигдэх гээд байдаг ийм өдөр шүү. За энэ өдөр болохоор бид нар өөрсдийнхөө хувийн болон гэр бүлийн гэрийнхаа энергийнсэл болоод маш олон гоё сонирхолтой үйлүүдийг одоо үйл ажиллагаануудыг хийдэг бясалгалаас эхлүүлээд тэ өөрийнхөө сэтгэлийг амар амгалангаас эхлүүлээд юм гоё ямар нэгэн шашны одоо холбогдолтой зүйл биш энерги хумсрын талын гоё чиглэлээр өөр гацсах ийм гоё зүйлүүд явагддаг шүү. Тэгээд та хэд манд комент хэсэгт 222 гэж хичээд мэдээлэл аваад бидэртэй нэгдээд орж болно. За YouTube хаягнаас үзэж байгаа хүмүүс байвал дотоод оршихуун гахамшиг пэйж хуудасныхаа ямар ч постны комент хэсэгт 222 гэж бичвэл та нарт маань автоматар мессеж мэдээлэл очих болно. За мөн 15,000 маш гоё анги зарласан байгаа. Энэ онлайн анги болохоор 100 гаруй өдрийн анги. За юу арах юм бэ гэхээр 100 гаруй төрлийн домцлыг өөртөө болон бусдад хийж сурахаас гадна за хөзрийн мэрэг хийж сурна. Мөн дээрэс нь хөзрийн мэрэгүүд танд хэрэгтэй хөзрийн мэрэгүүд ч гэсэн орох маш супер гоё анги хамгийн сүүлийн эсэлтээ авч байгаа. Тэгэхээр та хэд маань амжаад ороорой. Комент хэсэгт пэйж хуудасныхаа комент хэсэгт 651 гэж бичвэл та бүхэнд мэдээлэл очих болно. За тэгээд та бүхэн маань миний хүссэн хүсэл бүхэн үргэлж биелж байдаг гэж гоё аффирмашн бичээд дараагийн өдрийн мэргээр уулзцгаая. За ингээд хамтдаа 3 дахь өдрийг сонгосон хүмүүсийн мэргэлөө орцгоё. 3 дахь өдрийг сонгосон хүмүүс минь уншлагатай тавтай морил. За хамгийн ихний сэдв болвол хүнд хэцүү мөн сэтгэл санааны одоо тогтмол бус байдалд байгаа үедээ та юуг хамгийн их санаж явах хэрэгтэй вэ гэсэн сэдв байгаа. За таны хувьд бол яг картан дээр зөв чигийг олж авах гэдэг карт болсон. Энэ ямар учиртай вэ гэхээр ер нь ингээд унсан ч юм уу тиймэрхүү үедээ жоохон буруу хүмүүсийн үгийг сонсч гоё эсвэл буруу шийдвэр гаргаж чаад огцом шийдвэр гаргаж чаад байдаг. За тэр нь тэгвэл буруу гэхээс илүү бас заримдаа хитрхи ингээд өөртөө ч юм уу бусдад татвархсан байдал гарах гэдэг. Одоо ингээд тэг бусдад буруу өгөөд яг иймэрхүү байдлыг гаргадаг хэрнээсээ яагаад ч юм сэтгэл санаа чинь дагаад нэг юм амар юм шулуун юм гинтийн огцом шийдвэрүүд тийм зан амирууд их гаргаад идэг. Инээсээ болоод та эргэн тойронд хүмүүстэй тэр хүмүүсээс болоод одоо тэ таныг ийм байдалд хүргэсэн юм шиг энэ хүн аашлаад байна гэдэг мэдрэмжийг ингээ хүмүүст өгөөд өөрөөсөө ингээд жоохон зайд болгоод байдаг. Тэгээд та идэ тэр хүмүүсээс сэтгэл хүсээгүй ч гэсэн ингээд бүр ингээд танаас холтчхоор та эргээд бүр хямраад идэг. Тэрнээс үүдээ та өөрөө одоо юу гэдгийг гоё сайхан яваа үедээ эргээгээд ингээд тэр хүмүүстэй жоохон сонин санаад байдаг ч гэдэм үү. Тэр хүмүүсийн талаар та ингээд сонин мэдрэмж төрөд идэг гэдэг ч юм. Ийм байдал танд ер нь бол маш их ажиглагдаад идэг юм байна. За мөн дээрэс нь та өөрийнхөө дотор байгаа зүйлсүүдийг маш зөвөр гаргаж бас сурах хэрэгтэй. Нэг бол маш одоо яг зөв таныг сонсоод цааш нь ярихгүй байж чадах итгэл даах хүнд ярих сэтгэл зүйт ч юм уу зөв ч юм бясалгалын багш ч юм уу тэ одоо яг тийм мэрэгжлийн хүнд нь ярил их зүйтэй. За хоёрдугаар бүжиг одоо тэ дасгал хөдөлгөөн спорт урлаг соёл юу гэдгийг өөрийн гэсэн туртай зүйлсийг бий болгох. Ер нь ингээд тодорхой хэмжээний хоббиг болгоо шинэ хоббитэй болоод олон зүйлд туршиж үзээд маш хурдан аргаар өөрийнхөө дотор болж байгаа зүйлсийг ингээд засдаг тэр нь гоё бүтээлч байдаг. Аргатай болохгүй бол та ер нь бол ингээд уруу хэцүүд байгаа үедээ нэг автчихаараа ингээд нэлээд гүнзгий орчих гээд байдаг тал танд байна. Тэгэхээр энэ дээрээ бол маш их анхаарах хэрэгтэй. За тэгээд ерөөдөө та бол бас орчинд төвлөрдөг их төрлийн юм байна. За надад би ийм орчинд байгаа учраас ийм боломж надад байхгүй учраас би ингэж байна гэдэг ч юм уу.
тэр орчин одоо тий ямар ч үеж болно тэр одоо орчны жоохон хэсгийг нь өөрчлөөд боломжийг гаргаж аваад эсвэл танаас одоо юу гэдэг маш их цаг хугацаа ч юм уу өнөртөг ч юм уу сэтгэл ч юм уу гаргавал тэр зүйлийг та өөрөө бүр ингэж золиослоод одоо магадгүй те маш их ажиллаад зөвхөн яг тэр хоббинд зорцуулах одоо цагаа тэр ажиллаж олсон мөнгө гаргаад яг тэр хоббигоо хийж үзээд тэр тайвширлыг мэдрэх. Түүнээс биш бид нар юу гэдэг нь яг тэр тайван амгалан байдлын төлөө тэр үнцийн бүх зүйлээ зориулах хэрэгтэй болохоос биш ямар нэгэн эд хогшил зүйл худалдаж аваад эсвэл юу гэдгийг за нэг дараа нь би ингээд дадж байгальтаа дараа нь амар амгалан болно бүх зүйл болоод ингээд ийм гоё ёсны дараа гэдэг юм байдгүй. Аз жаргал амар амгалан тэгээд сэтгэл хөдлөл хайр юу гэдгийг тэр бүхэн бидний дотор өнгөө оршдог. Тэгээ тэрийг бүрэн мэдрэхин тулд бид нар маш олон зүйлийг мэдэрч туулж үзчихэж яадаг бах нь. Жохон ч гэсэн тэр янз янзын юмнуудаас мэдэрч үзэж байгаа. Тэгээд сүүлдээ хүн өөрөөсөө тэр мэдрэмжүүдийг маш хурдан ингээд өдөр тутамдаа байнга аз жаргалтай юу ч гэсэн хүн өөрөө тайван байлгаж контролдож чаддаг болдог. Тэр ийм болохын тулд байнга нэг бяцлал хийж байгаа юм шиг гоё тайван байж сурахын тулд өөрийнхөө сэтгэл зүгээ ингээ гоё өдөртөө сурахын тулд хүн маш олон зүйлийг туршиж үзэх хэрэгтэй. Тэрийг туршиж үзэхийн тулд бидэрт маш хэмжээний цаг хугацаа, хичээл зүтгэл, мөнгө төгрөг, сэтгэл юу гэдгийг золиосууд ч гэсэн шаарддаг гэсэн үг. Тэгэхээр энэ дээр анхааруул зүйтэй байна. За хоёрдугаар тайрын эсрэгээр амжилттай явж байгаа үед та юуг анхаарах хэрэгтэй вэ? Гэт юуг санах хэрэгтэй вэ гэхээр амжилттай явж байгаа үед одоо болцсон доо гэдэг бодлоо байлгах хэрэгтэй. Одоо ингэж би чадсан, одоо би болцсон гэдэг зүйл. Яагаад гэхээр одоо таны картн дээр ингээд сэтгэл ханамж ингээд дүүрэх гэдэг карт аахгүй. Энэ нь ямар учиртай гэхээр та ингээд өөрөө ингээд хандсан гэж бодчихдөг. За одоо ингээд болцсон. Өөр дээрээ ч тэр одоо гэдгийг бусад гадны орчин дээр ч тэр. За би ийм зүйлтэй сэтгэл ханчлаа. За эсвэл би одоо яг чаддаг болсон, би мэддэг болсон. Яг тэр үед хүн гацалтан зогсож эхэлдэг. Хүн ингээд аз жаргалтай бүрэн дүрэн мэдрэмжээс гадна байнгын өнсгөлэн мэдрэмж байх хэрэгтэй буюу ерөөхдөө гоё хамттай ямиг нэг юм яг нэг юм гоё одоо нэг хорхоогоо дарна гэдэг шиг хорхоогоо дараад идээд нэг бүрэн дүрэн ингээд ёо гэтлээ идэг байхтай идэгүү тэгсээр нэг юм тунгийн тархлаад идэх бас өөрөө гоё яадаг штэ тий. Яг тэрнтэй адилхан мэдрэмжээр та одоо өсөж явах явцдаа суралцж явах явцдаа юмыг таних явцдаа их тийм мэдрэмжтэй байх хэрэгтэй буюу тэр сурж байгаа зүйлтэй мэдж байгаа өсөж байгаа гоё зүйлтэй сэтгэл ханана гэхдээ тодорхой хэмжээний тэ 30-40% өлсөнглөнгийн буюу дахиж суралцах, дахиж өсөх, дахиж дээшлэх, дахиж хичээх, дахиж ингээд дараагийн шатанд гарах тэр одоо сэтгэл зүйчин тэр өсвөрлөн байдал чинь танд заавал байж ах хэрэгтэй гэсэн. Тэгжээж та ингээд зогсолтод орохгүй. Тэгэхээр та эсрэгээрээ нөгөө нэг доошоо гүнзгий уддаг нэг дээшээ амжилтанд хүрээд ч юм уу тийм бахтай юу маш хурдан болоод ингээд унчих гад байдаг. Түлхий энэ таны ерөөдөө сэтгэл зүйтэй маш холбогдолтой буюу хансан мэдрэмжийг маш хурдан авчдаг. Тэгэхээр энэ дээр анхаарах хэрэгтэй гэсэн үг. За 3 дугаар сэдв нь болохоор 2 сэдв байгаа 3 дугаар сэдв нь. За эхний сэдв нь болохоор таны хүсэж байгаа цаг үе ирэх үү гэсэн сэдв байна. За энэ нь болохоор одоо гэдэг бидний нийгмийг өөрчлөө. За би яг нийгэм юм болвол тийм байвал тийм байвал гингот нийгэм тэгж өөрчлөгдөх гэдэг утгаараа биш. Та яг одоо гэдэг хүний амьдралын хамгийн нэг одоо тулцсан үйлбэрийг боддог байдаг шүү дээ өөрөө. За би яг ийм үед ингэж амьдраа. За нэг ийм хувцастай, ийм мэдлэл эрхлэлтэй, ийм боловсралтай. За нэг зан характерын хувьд ийм. За эргэн тойронд хүмүүс маань ийм орчин маань ийм. За нэг ийм газарт за нэг иймэрхүү зүйлтэй ийм зүйлийг хийж бүтээсэн гэдэг ингээд маш олон зүйл боддог те. За тэрний хамгийн тулцсан үйлбэртээ хүрэх үү гэж байгаа юм. За картн дээр олно штэ. 40-60% хайрцагтай карт гарсан. 40% нь болохоор хүрнэ. 60% нь болохоор яг таны бодож байгаа ус бол 60% өөр байна гэсэн үг. Энэ 60% нь яг юу нь өөр ах вэ гэхээр илүү нөө хорвоо ертөнцөөс бэлдсэн танд одоо гой сайхан амьдрал буюу арай нэг одоо гэдгийг яг таны бодсон шиг биш. Гэхдээ танд хэрэгтэй таны амьдралд байх хэвээр нэг том орон зай гэсэн үг байхгүй юу? Бид нар өнөөдөр хүртэл өөрөө мэдсэн харснараа л амьдралыг гой сайхнаар дүгнсэн тэрнгээрээ яг тулцсан хэмжээнд бодсон маа штэ. Тэрнээс илүү одоо дараагийн шатны маш олон гоё зүйлс амьдралд байдаг. Тэгэхээр магадгүй нэг олон жилийн дараа болох учраас
таны бодож сонсон тэр бүх одоо тэр зүйлсийн 60% нь болохоор арай өөр өндөр түвшний тэр гоё зүйлсийг гэхдээ арай өөр ч гэсэн яг таны амьдралд тухайн цаг мөчид хамгийн хэрэгтэй чухал байх тийм одоо зүйлүүд таны амьдралд бол 100% ирнэ гэсэн юм гоё карт болсон байна. За тэгээд таны одоо яг хувь хүн чинь болвол ямар нэгэн зүйлийг одоо ингэж сонгосон бол тэрэндээ гоё тууштай үнэн чин сэтгэлээсээ байдаг юм үнэн зөв илэрхийлдэг юм гоё карттай байна. Юм тийм гоё хүн байна. Тэгээд хөзрийн мэргийг хүрээ дуусж гин. За тэгээд та нартай нэмэлтээр хэлэхэд бидний одоо ингэж шөнийн 15-ны өдрийг ер нь та хэд маань амьдралтаа хэр яаж өнгөрүүлдэг вэ? Одоо ингэ сар бүрийн зэв ингээд 30 хоногийн дотрын хамгийн өндөр эрчимтэй өдөр нь одоо шөнийн 15 байдаг байхгүй юу? Бүтээ сартай өдөр гэсэн үг. Ингэсэндээ энэ оршихуй ертөнцийн дээд хязгааргүй дэш ингэ хязгааргүй бүх төвшний хаалгууд нээлттэй, портал хаалгууд нээлттэй байдаг. Бүх дээд хүчин зүйлсүүд гэсэн хамгийн дээд одоо бурхад оршихуй ертөнцтэй тэгээд тэр бүх дээд оршихуй ертөнцүүд оршинлууд гэсэн. За энэ үед бид нэр зүгээр суух бол маш хайран байдаг. Энэ үед бид нэр одоо штэ яг гой зөв үйлээ зөв юм хийвэл тэр нэгчнээ дахин үржигдэж ирдэг. Эсэргээрээ буруу үг хэлэх, буруу үйлчлэхэд доошоо хязгааргүй ийм хүчтэй өдөр байдаг гэсэн. Тэгэхээр энэ өдөр бид нэр штэ өөрийгөө болон гэр бүлээ, гэрийнхаа эрчим энергийг хамгаалж засаж мөн бусад гой бясалгал болон тэг маш олон гой сайхан үйлүүдийг хийж өнгөрүүлдэг юм. За энийг хийгээд ингээд 2-3 дахь жилдээ явж гин сар болгон бид нар тасралтгүй гэдэг ийм гоё олон олуулаа хийдэг ийм гоё нэрхтээ үйл болдог онлайнаар болдог. За тэгээд энэнд та бүхнийг ч гэсэн хамрагдаасаа гэж хүсэж байна. Маш гоё хол ямар ч юусэн шашны зан холбогдол байхгүй. Яг л гоё энерги далд хүмсрийн хүчтэй энэ гоё зүйлийг одоо шинжлэх ухаанлаас нь илүү харсан ийм гоё үйл болдог байгаа. Тэгээд бид нар ихтэй ингээд байнга эрүүл мэндтэй оюун санаандаа өөртөө тийм бүх зүйлд анхаардаг шиг энергитаас анхаарч хэрэгтэй. Тэгэхгүй бол бидний энерги өдөр тутамдаа зүгээр л жоохон стресстгэл ингээд бохирдоод маш олон зүйлээс энерги манд бохирдоод ингээд алдагдаад засагдахад хэцүү болцсон байж идэг. Тэгэхээр сартаа ядаж нэг удаа бидний энерги ингээд засаад явж явах хэрэгтэй. Учир нь эхлээд хүний энерги авраа гэмтээ дараа нь хүн бие өвдөх болоо амьдралд асуудлууд гарч эхэлдэг гэж үздэг байхгүй. Энерги бол бидний нүдэнд үл үзэгдэх бамбай гэж үздэг. Тэгэхээр энэ бамбай маань өөрөө гэмтчихвэл бид нар маш урт асуудалд ороод байдаг. Машин тээврийн асуудал, өвчин зовлон, мөнгө төрний асуудал маш олон асуудлууд энэ араасаа дагаас олддоггүй. Тэгэхээр эхлээд энерги маань маш гоё бүрэн бүтэн байх хэрэгтэй. Тэгэхээр энийг бид нар өөрсдөө гоё ингээд хийгээс сурчулах гоё штэ. Тэгэхээр танд энийг өөрөө яаж хийх юм гэдэг гоё арга чаргыг зааж өгье. Олуулаа нэг өдөр маш гоё эрчим энергийг таныг аваад үзээсэй гэж хүсэж байна. За тэгээд та хэд маань комент хэсэгт 222 гэж хүчээд мэдээлэл аваад амжаад ороорой. Ер нь бол юу шүү манайхаа YouTube хаягаас үзчихвэл дотоод шуун гайхамшиг пэйж хуудас руу ороод ямар ч одоо постны комент хэсэгт 222 гэж хүчээр та нарт маань автоматар мэдээлэл очих болно. За мөн дээрээс нь дахиад нэг гоё зүйлийг хэлье. Дотоод шуун гайхамшиг түм маань 100 гаруй өдрийн маш гоё онлайн анги нээсэн байгаа. За энэ анги маань болохоор 100 гаруй төрлийн домцлог хийж сурахаас гадна хөзрийн мэрэг бас хийж сурнаа. За тэгээд бүр хөзрийн мэрэг хийж сураад зогсохгүй та нартаа хэрэгтэй хөзрийн мэргүүдийг хүртэл оруулах, мөн нэмэлт сургалтууд хүртэл орох. Ердөө 15 мянган төгрөгийн хэрнээсээ маш их хүн зэнийг агуулсан ганцхан удаа явагдах анги байгаа. Маш олон гэрлүүд маань хүмүүс маань бүртгүүлсэн байгаа. Тэгээд сүүлийн эсэлтээ авч байгаа учраас ганцхан болох учраас амжаад ороорой. За энийг та хэд маань комент хэсэгт 651 гэж бичвэл та бүхэнд автоматар мэдээлэл авч болно. За ингээд хамт ирсэнд баярлалаа. Бүгдэнд нь хамгийн сайхан бүхнийг хүсье. Амьдрал нь гэрэл гээтэй байх болтугай. Комент хэсэгт намайг үргэлж Аз хайр ивэл тагдаг гэж гоё affirmation бичээрэй.